За олон улсын нисэх онгоцны буудал хөшгийн хөндийн айрс итгэж яриад байгаа. Олон улсын буудал одоо хамгийн сайн баригдаж байгаа, хамгийн сайхан газарт байршиж байгаа. Ийм буудлаа гэж ойлгодог. Энэ хөшгийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалд түшиглээд чөлөө төс байгуулах боломжтой юу? Тэрээ боломжтой байгаа бол ямар шүү байдлаар авч үзэх вэ гэсэн нэг асуулт байна. Баярлалаа. За хэн хариулах вэ? Байнгын ороо хариулах уу? Хөшгийн хөндөд чөлөө төс байгуулах боломж бий юу гэн. За адилхан сайд. Баярлалаа. Сквад гишүүний асуултанд хариулъя. Аеросити хотын эренхүй төлөвлөгөө бол эренхүйдээ гарсан байгаа. Гэхдээ одоо дахиад тэр эренхүй төлөвлөгөөг нь бол Улаанбаатар хотын төсөвдөд тусгасны дагуу тэрийг бол дахиад шинжилээд хийж байгаа. Нийтдээ нэг 12,000 метр 12,000 га газрыг бол өгсөн байгаа, зөвшөөрсөн байгаа. Тэнд. Тэр дотор бас одоогоор жаахан бэрхшээлтэй тал байгаа юм байна л да. Давхсан айлууд байгаа юм байна. Нийтдээ нэг 4,000 га газар нь бол давхт нөгөө айлууд урд зөвшөөрөл авсан. Тэрийг бол нийслэлийн газрын алба болон Төв аймгийн удирдлага бол хамтраад ажиллаж байгаа юм байна. Ерөнхийдөө бол ингээд ерөнхий төлөвлөгөөнд гараад төлөвлөгөөний дагуу бол ажил зохион байгуулж байгаа. Тэр газар чөлөөлөх ажил бол хийгдэж байгаа. Чөлөөт бүс байгуулах бол нээлттэй. Чөлөөт бүсийн хуулийн дагуу тэндээ бол бусад улс орнуудын туршлагыг ашиглаад ерөн чөлөөт бүс байгуулах өрн боломжтой гэж ингэж үзэж байгаа. Тэр